Шинжлэх ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэнгээс 2 жил тутамдаа зохион байгуулагддаг хүрээлэн бөөн орчин ба технологи шинжлэх ухаан сэдвт олон улсын хурал маань 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгэхээр уг хурлын онцлог бол тийм ээ зөвхөн Монгол гэлтгүй хөрш орнууд тийм ээ Хятад, Орос болон бусад олон улсын орнууд бий болж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд нийгмийн эдийн засаг болон байгаль орчинд гарч байгаа бүхий л асуудлыг ингээд өөр орны томоохон судлаачид эрдэмтэд өөрсдийн арга зүй аргачлалаар ингээд судалж авч үздэгээрээ бас онцлог. Тэгээд энэ Монголд цуглараад энэ олон орны эрдэмтэд өөрсдийн мэдээлэл мэдлэгийг ингээд солилцож явдгаараа бас чухал ач холбогдолтой. Эндээс гарсан үр дүнгууд ер нь цаашдаа олон улсын түвшинд тэр Монгол улсын дотоодын ингээд бодлого хөтөлбөрч гэсэн шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй ийм бодлогын зөвлөмж арга туршлагууд болж явдгаараа манай хурлын бол онцлог өшдөг байгаа. Энэ удаагийн 5 дугаар хурал маань үндсэн 3 дид хуралдаанд задарч байгаа. Тэгээд ойролцоогоор 80 орчим тийм ээ оролцогчид амын ихтгэл танилцуулж бас 50 гаруй оролцогчид бол ханы ихтгэлээр өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Тэгэхээр миний хуралдаанд гарсан ерөнхийдөө гол сэдвүүд гэх юм бол уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөцөд тийм ээ ер нь хэрхэн нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаачид илүүтэй ярьсан. Тэгээ юу гэдэг чи зүүн өмнөд Азийн орнууд ч юм уу Монгол, Арктик, Якут ч гэдэм үү тийм ингээд маш олон өөр бүс нутгийн эрдэмтэд цэвдгийн алдрал тэгээд хурд үндсэнд гарч байгаа хэв шинж өөрчлөлтүүд тэгээд цаашлаад усны нөөцийн хомсдол түүнээс гадна бэлчээрийн экосистем зэрэг айгүй маш олон байгаль орчны асуудлуудыг хөндөж олон орны бүс нутгуудад гарч байгаа өөрчлөлтүүдийг хоорондоо арга туршлагуудыг солилцсноор бас онцлог ийм хуралдаан болж өнгөрсөн байгаа. Энэ East 2025 хурал маань 90 онд зохион байгуулагдах COP17 гэдэг томоохон энэ хурлын урьдч ийм суур бас ийм олон улсын хуралдаан болгож бас зохиогдож байгаараа онцлог гэж бид нэр харж байгаа. Тэгэхээр яг манай хүрээлэнгийн хувьд өөрсдөө судалгаа шинжилгээний чиглэл нь хүрээлэн буй орчныг хамгаалах тийм ээ нийгмийн эдийн засаг бүсчилсэн хөгжилч гэдэг юм уу байгаль орчинд гарч байгаа нөлөөллүүдийг яг суур судалгаа шинжлэх ухааны үндслэлтэйгээр ийм судалдаг байгууллага байгаа. Тэгээ мэдээж олон нийтэд хүрэхийн тулд олон нийт рүү чиглэсэн илүү танин мэдхгүй тийм ээ хэлбэрчилсэн байдлаар харахын тулд манай хүрээлэн бол тогтмол сурчлагаа тийм ээ танин мэдхийн уулзалтууд тэгээд ингээд бүх төвчний бодлого боловсруулагч тэр ард иргэдч тэр ерхий боловсруулалтын сургууль оюутнуудад ч тэр тийм ээ ингээд чиглэлийн хүмүүст ингээд яг төвшөнд таарсан ингээд бүтээгдэхүүнүүдийг арга хэмжээг зохион байгуулж бүтээгдэхүүнүүдийг ингэж нийлүүлж ажилладаг байгаа. Монгол орны хувьд бол энэ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа орнуудын тоод яалтчгүй багтж байгаа. Тэгэхээр манай орны өөрийн тийм ээ нийгмийн эдийн засаг соёлын бас хэв шинжийн нөлөө байна тийм ээ. Тэгэхээр цаашид ерөнхийдөө энэ бол мэдээж зогсолтгүй үргэлжлэх ийм үйл явц. Тэгэхээр ард иргэд бол энийг зөвхөн уур амьсгалын өөрчлөлөөр байгаль орчны ч юм уу нэг тийм ээ ганц асуудалт их зүгээр нэг уур амьсгалын дулаарал ч юм уу температуртай хамаатай ойлголт гэж бас авч үзэх хэрэггүй. Мэдээж энэ бол маш олон ингээд салбар дунд ингээд шинжлэх ухаануудыг хамарсан маш олон салбарт өөрчлөлтүүдийг авчирдаг нийгмийн эдийн засаг байгаль орчин магадгүй цаашлаад ингээд эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд хүртэл маш ингээд нөлөөлдөг гэдгийг иргэд маань ойлгож бид нар бол юу гэдэг чинь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно гэж яриад байгаа үүнээсээ гадна сэргийлж тухайн төвшнийг илүү бууруулахад тийм ээ зорилттой арга хэмжээнүүдийг илүү авах зүйтэй л гэж бодож байна.